Хүмүүжтэй яг одоо бид Лондон хотын хойд хэсэгт ерөөхдөө орших Emirates цэнгэлтийн гадаа хүрэлцээд байна. Хамтдаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Боловсрол суугдлын Tiger брэнд хамтран тусаа дугаараа та бүхэнд хүргэж байна. Өнөөдөр Английн Лондон хотыг зорж Арсенал Челси гэсэн тоглолтыг үзэх супер Азтай тун удахгүй тодрох болно. Азтай байна шүү гэж хэлээд баяр хүргэе. Дахиад баяр хүргэе. За маш сайхан байна. Tiger-ынхаа их баярлж байна. Одоо нисгэд нэг цаг дутуу байна. Үнэхээр итгэж ядчихсан. Анх удаа гадаад яваас тэр үү. Би тийм том гэж төсөөлөөгүй мэдээж. Тэгээ том гэж бодож байсан. Тэгэхээр очиход бол Charlie Adams-ийн хөшөөтэй. Японы 200-тай эмблемтэй маш том цэнгэлт хүрээл харагдчихсан. За би одоо анх удаа ийм сайхан стадионд орж тоглолт үзэж байна. Тэгэхээр агуу байд юм байна. Доо шимээ тоглолтын тоглогчдын фанатууд хөөрөөд юм. Телевизээр үзснээс шал өөр юм байна. Монголчуудаа ихэд ирж үзсгээгээр л гэж уриалъя да. Тэгээ бас энэ зөвшөөрөг асуулаа Tiger-ийн хамт олон үнээр баярлж байна. Ийм сайхан үзүүлж байгаа. Арсеналын гэрт Челси зочилсон тоглолтыг бид ингэж гэрчилсэн. Сонирхуулахад бидний аялын ивент хийж Tiger брэнд Арсеналтай удаан хугацаанд хамтран ажиллаж байгаа юм а. Дараагийн дугаартаа бид Лондон хотын хөлбөмбөгийн багуудтай танилцахаас гадна энэ түүх хотоор багахан зугаат болно. Сайн байцгаана уу? Хөлбөмбөгийн нийслэлээр нэвтрүүлгийн 2 дахь дугаар үзэгч та бүхэнд хүрч байна. Өмнөх дугаард бид манай аялын баатар инх болгын хэрхэн Tiger-ийн азтан болсон. Ямар замыг туулж Лондонд ирсэн болон бидний аялын гол зорилго Арсенал Челси багийн супер тулааныг хамтдаа үзэж сонирхсон. Харин өнөөдрийн хавьд бидний аялалд нэвтрүүлгийн нэрэндээ тохируулж Лондон хотын хөлбөмбөгийн багуудтай танилцах болно. Мөн тус хотын түүхт газруудаар аялан хотын шөнийн амьдралтай богино хугацаанд зочилсон юм. Лондон хотын тухайд Английн хөлбөмбөгийн холбоонд бүртгэлтэй 14 клуб байдаг. Сонирхогчдын лигийн бус гээд маш олон баг байдаг ч гэсэн нийтдээ танил болсон нь энэ 14 баг юм а. Ялангуяа бидний шимтэн үздэг Премьер Лиг төрсөлддөг 5 баг энэ хотын овогтой. Арсенал, Челси, Фулхэм, Queen's Park Rangers болон Тоттенхэм. Бид аялын эхний дугаартаа Арсеналын Emirates цэнгэлтэд танилцсан. Харин тэдний өршөлтөгч Челсигийн түүхтэй энэ багийн мөн чанартай хамгийн түрүүнд танилцах хүсэл бидэнд төрлөө. Stamford Bridge цэнгэлдэх Лондон хотын хамгийн шилдэг багуудын нэг гэр юм а. Бид энэ багтаа зөвхөс чуудад танилцахаар энэ цэнгэлт хүрээлэн зорилоо. 1877 онд нэгдсэн энэ цэнгэлдэх Лондон хотын бараг л түүх хэсэгт оршдог юм байна. Фулхэмийн дүүрэгт байдаг цэнгэлдэх ах Лондон Атлетик клубын эзэмшилд байжээ. Харин 1905 онд энэ цэнгэлдэх шинэ эзэнтэй болж эзэн нь Челси клубыг үүсгэн байгуулсан байх юм. Олон жилийн түүх өгүүлэх энэ цэнгэлдэх жинхэнэ утгаараа Лондоны уугуул иргэдийн дэмждэг клуб гэлцдэг юм байна. Учир нь бараг л хотын төвдөө учраас тэр Stamford Bridge нь 41 мянган үзэгчийн багтаамжтай. Уг нь цагтаа 80 гаруй мянган үзэгчийг багтаадаг байсан ч орчин цагт аюулгүй байдлын үүднээс ийхүү тоог нь басгажээ. Лондонгийн томоохон төлөөлөгч болох Челсигийн Stamford Bridge, Fulhamийн Craven Cottage цэнгэлтгүүдээр орсон.
харамсалтай нь амралтын өдөр байсан бол хаалттай байсан. Гэхдээ үнэхээр гадна талаас нь харахад мөн дэлгүүрүүдээр нь ороход үнэхээр тэр уур амьсгал мэдрэгддэм байлээ. За би Челсигийн Стэнфорд Бриджд метроор бид нар явж очиод харахад би мөн байна гэж итгээгүй. Тэгээд яг үүдэнд болохоор тоглогч нарынхаа плакатууд мөн тэднийхээ намтар тоглож ирсэн түүх шагналуудыг бичсэн байсан. Тэгээ харахад Fly Emirates-аас бол хамаагүй жижиг харагдажсэн. Гэхдээ бас мэдээж сайхан үнэхээр гоё харагдажсэн. Челси клуб үүсэл гарлыг нь түрүүнд дурдсан. 1952 он хүртэл тэтгэврийн хочтой байгаад одоо цэнхрүүд гэсэн албан ёсны хочтой. Английн хөлбөмбөг дүүсэн цагаас амжилт гаргаж лигийн аваргаар 4, FA цомд 4 удаа төрүүлжээ. Тэдний амжилт 2003 онд Оросын тэрбумтан Роман Абрамович клубын эзэн болсноор эрс дэшилсэн. Санхүүгийн хүчтэй артай болсон тус баг одоо аврагын лигт төрүүлэх үлджээ. Бусад бүх шагналыг тэд өөрийн болгоод байна. Одоо бид нар Челсигийн домог хөлбөмбөгч бол Петрос гэдэг хүний хөшөөний хажууд байна. Энэ хүн бол 1964-өөс 74 оны хооронд бас 78-аас 79 оны хооронд тоглож ирсэн юм байна. 150 гол хийсэн хүн байна. 2 удаа UEFA Cup winners 71 он FA Cup 70 он төрүүлж ирсэн хүн байна. Энэ багтаа их өшөөсч болсон юм байл дээ. Одоо бид нар Fulham Broadway метрогоор дамжаад вагоноор ирлээ. Челсид ойрхон байрладаг өөр нэгэн Премьер Лигийн клуб бол Fulham. Лондонгийн клубүүдээс хамгийн хөгшин тооцогддог энэ баг амжилтын хувьд хурцуудаас хамаагүй багч гэсэн удаан жилийн түүхээрээ бахархдаг. Хэдий даруухан амжилттай ч энэ багийн амжилт дэмжигчд нь хамгийн өнгөр боловсралтай сэхэтэн хүмүүс байдаг учраас одоо хүртэл дээд түвшинд хүрч үзсээр байгаа болов. Бид тус багийн гэр Craven Cottage цэнгэлтэд очилсан орчны 50 амгалан байдаг үзэсгэлэнтэй цэцэрлэгт хүрээлэн Темзэн бүрний эрэг мөн мэдээж эртний хөгшин барилгууд биднийг ухтаа авсан юм аа. Миний хувьд бол Fulham их таалагдсан. Ягаад гэвэл их гоё түүхэн газартай. Тэр оршин суугч нар ч гэсэн тэр хотын зохион байгуулалт тэр парк тэр хүмүүсийн уур амьсгал үнэхээр сайхан санагдсан надад. Fulham бол үнэхээр сайхан тийм эртний дурсгалтай үнэхээр их ер нь тэнд их чинэлэг хүмүүс амьдардаг их гоё ер нь хуучнаа хадгалж үтсэн сайхан тайван их том парктай тэргээ тойроод үнэхээр их гоё хаусууд машин тэр их сайхан үнэхээр их хүнтэй хот гэдэг нь харагдсан. Тэгээ Fulham-ийн цэнгэлэгт очиход бас хаалттай байсан. Тэгээ үнэхээр их хуучны дурсгал газрууд ихтэй. Дандаа 1800 ингээд оны үед баригдсан барилгууд байсан. За одоо бид нэр Fulham Broadway-с 2 буудал яваад
Бартны бриж гүр үзэхээ явж байна. Мөн бас Фулхэмийн зингэлтгэр орно гэсэн. Фулхэм 1877 онд Фулхэмийн сүмийн дэргэдэх хөлбөмбөгийн баг болон байгуулагдаад 1879 оноос хөлбөмбөгийн лигийн тоглолтуудад оролцож эхэлжээ. Тэр цагаас хойш Английн хөлбөмбөгийн дээд лиг болон 2 дугаар лигт тогтмол амжилттай оролцож ирсэн байна. Гэхдээ клубын түүхэнд томоохон шагналт хараахан байдгүй байж харин Крем Коттеж зингэлдэхэд 1896 оноос өршжээ. Энэ зингэлдэх 25,000 хүний судалдаж энэ нь дэмжигчд болоод багт нь хангалттай байдаг гэн. Мэдээж Секэтийн бизнесмэнүүдийн төвөг учраас багийн санхүүг боломжийг хангадаг. Харин тус дүргээс гарах авьяастай хуурхан байдаг нь амьдралын чинэлэг байдалтай холбоотой. Фулхэмийн хүүхдүүд ирээдүйд улс төр эдийн засаг, санхүү, бизнесийн чиглэлээр мэргэжил эмчдэг учраас хөлбөмбөг тэдний амьдрал сонирхчийн байр суурийг л эзэлдэг байна. За бид нар гүүрнээс наашаа 1000 ярд буюу 900 гаруй метр сайхан паркаар алхаж ирээд Фулхэмийн зингэлтгэхийн гадаа ирсэн байна. Даанч өнөөдөр амралтын өдөр учраас халттай байна. Дээрийн навд үнэхээр сайхан юм байна. За бид нар одоо Бартны брижээс гараад Вестминстер буюу Биг Бен үзэж байна. Энд дээрсэн хүн болгоны үзэх ёстой газруудын нэг бодож юм би. Тэгээд одоо бүгд хамтдаа очиж үзье. Түр баяртай. Манай Азад нэгэнд Лондонд очсон учраас тус хотын дурсгалд түүхэн газруудаар аялал сонирхсон. Бид Лондонд зочилсон хүн болгоны очдог заншлын дагуу алдарт Биг Бений цагийн цамхыг үзэж Вестминстерийн ордонтой танилцлаа. Энэ үеэр Лондоны марафон боож таарсан нь бидэнд завшаантай хэрэг болсон юм а. Бид нар их хаттай бидний тоглолт дуусны маргааш бүтэнсэ өдөр Лондон марафон болсон. Маш олон хүн 38,000 хүн оролцсон гэж сураг байсан. Тэгээ бид нэр Биг Бен орох замд бүх замыг хаасан байсан. Метрогоор яваад тэгээ очсон. Тэгэхэд маш олон хүн тэнд амар ширүүн бороо орж ирсэн, салхитай байсан. Тэгээ тэрийг төсвөрлээд гүйжсэн. Сайхан санагцсан. Дэмжиж байгаа ч тэр оролцож байгаа хүмүүс ч сэтгэлээсээ тэгээ хамгийн гол нь оролцсон хүн болгондоо бариан дэрэнгүүт нь медаль гардуулж илээ. Тэр их дурсгалтай санагдсан надад. Дараа нь тэр медалаа тэмдэглээд тэр газрынхаа пабууд, зоогийн газрууд битүү дүүрсэн байсан. Вестминстер буюу за яг одоо хүн болгоны мэддэг Биг Бен буюу одоо цагны цамхаг энэ доор яг одоо хажууд ирж байгаа. Энд яг Лондоны марафон бас үргэлжлэж хүмүүс барианд орж иж байна. Ойролцоогоор 38,000 хүн оролцогч энэхүү марафонд оролцож байгаа гэсэн мэдээ бол гарсан. За ямар ч байсан энэ үеэр бол бид Tiger MCS болон MCS Tiger брендийн одоо маркетингийн албаны дарга Автай Пацилимтай уулзаж бас Tiger брендийн талаар бас асуулт ургадах хэдэн зүйл байна. Тэгээд this is Tiger Brands Tiger брендийн 80 жилийн тохиож байна. Энэ түүхэн өгөгдөж тус байгууллагаас ямар арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна вэ? Өнөөдрийн тун онцгой өдөр болж байна. Tiger шар хайрны хувьд онцгой жил болж байгаа. Зөвхөн Аз твд энэ амжилтыг тэмдэглээгүй. Монгол болон дэлхийн өнцөг булан бүрт энэ баярыг тэмдэглэж байна.
Үнэн чиглэлч нартаа зориулж олон янзын арга хэмжээг зохион байгуулж байгаа. Энэ ажлын хүрээнд манай арга хэмжээний ялагч болсон хөл бөмбөгийн хөгжүүн дэмжигчийг энд авчирсандаа баяртай байна. Олон улсын хөгжүүн дэмжигчид энд цуглажээ. Өнөөдөр дэлхийн хамгийн том Премьер лигийн тоглолтыг үзэх боломж гарч байна. Үүнтэй зэрэгцээд Лондонгийн марафон зохион байгуулагдаж байна. Tigers спортод тэр дундаа хөлбөмбөгт оруулж байгаа хөө нэмэр үйл ажиллагаа хэр идэвхтэй байдаг вэ? Tiger брэнд үргэлж ялалтын амжилтын төлөө тэмүүлэн ажилласаар ирсэн. Зөвхөн өөрсдийн бүтээгдэхүүн брэндээр тэргүүлж байгаа зогсохгүй, өөрсдийн амжилтаа үнэн чиглэлч нартайгаа хуваалцахыг зорин ажилладаг. Хөл бөмбөг нь хөвшин залуу, нас хүйс харгалзахгүй бүх хэрэглэгч нартайгаа шууд холбогдож болох эндэр болдог. Хөл бөмбөгийн спорттой холбоотой олон сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулдаг. Монгол хэрэглэгч нарч олон улс даяар явуулдаг, хөл бөмбөгийн хөгжүүн дэмжигчдийн дунд явуулдаг тэмцээн уралдаанд оролцох боломжтой байдаг юм а. Нью-Йорк, Чикаго, Бостон, Берлин, Лондоны 5 марафоныг дэлхийн тэргүү марафон гэж нэрлэдэг юм. Эдгээр 5 марафонд манай гарагийн хамгийн төвчээртэй гүйчид оролцдогоос гадна жирийн иргэдч олноороо оролцсон өөрсдийг ялахын төлөө тэмцдэг. Ерөнхийдөө олимпийн наадамтай адил нэр хүнд бүхий эдгээр 5 хотын марафоныг дагаж байдаг юм а. Бид энэ хүшилдэг холын зайн уралдааныг гэрчин болсон юм. Энэ жилийн хувьд 38,000 хүн Лондонгийн марафонд хурд тэсвэр төвчээрээ сорсон байна. Арсенал багтаа хэрхэн яаж хамтарч ажиллаж байна вэ? Ер нь дэлхийн хөлбөмбөгийн багуудтай хэрхэн яаж хамтардаг вэ? Бид дэлхийн шилдэг багуудын нэгтэй хамтран ажилладаг. Монголоос аздан болсон хэрэглэгчийг авчирч өчигдөр болсон Арсенал, Челси багуудын онцгой тоглолтыг үзүүллээ. Цаашид спортыг чиглэсэн ямар үйл ажиллагаа явуулахаар төлөвлөд байна вэ? Tiger Аз болон Европт олон хэрэглэгчтэй. Энэ жилийн хувьд бид Монгол хэрэглэгч нар хөлбөмбөгийн хөгжүүн дэмжигч нартай зориулж олон сонирхолтой арга хэмжээг зохиохоор төлөвлөд байгаа. Өнөөдөр бидний ингээд зогсож байгаа шиг аздан болсон хэрэглэгч нарыгаа олон улсад дагуулж явах тэмцээн уралдаан үзүүлэх болно. Бид цаашдаа өндөр зэрэглэлийн чанартай арга хэмжээнүүдийг монголчуудад зориулж хийсээр байх болно. Тиймээс араасаа зохион байгуулагдах олон янзын гинтийн бэлэг агуулсан арга хэмжээнүүдийг хүлээж байгаарай гэж хүсэж байна. In Mongolia for consumers too. Мөн бидний очсон бас нэгэн сонирхолтой газар нь Лондоны нүд байлаа. 135 метрийн өндөртэй энэ авар байгууламж Лондон хотын бүхэл хэсгийг харуулдагаараа онцлогтой юм а. 1990 онд нээлттэй хийснээс хойш энэ алсыг харагчид 30 сая давсан жуулчин суусан тооцоо гарчээ. Нэг өсөндөө жилд 3.5 сая хүн энэ алсыг харагчид сууж их хотыг толддог юм байна. Бид эдгээр 3.5 саяын тоонд багтсан хамсалтай мэргэжлийн камераар бичлэг хийхийг хоригддаг учраас тус алсыг харагчаас авсан зургуудаас толдлоо. Лондоноор бид нэр ороод тэгэхэд бол Лондон бол тэр чигээрээ албан дээр нь таригдсан юм билээ. Тэгээд бүх барилгынхаа тайлбарыг Samsung Galaxy гэдэг энд 6 ширхгийг байрлуулсан байсан. Тэгээд энэ дээр барилгынхаа дугаардаа дарахад бүгднийх нь тайлбар тэгээд 3D-гээр гараад ирд юм билээ. Тэр надад их таалагдсан. Энэ бол манайд ч гэсэн агууштай л сайхан санаа байлаа.
Темза голыг дамсан олон бүр байдгаас хамгийн алдартай нь Power Bridge. Цанхагт гүр нь 1886-аас 1894 оны хооронд 8 жилийн хугацаанд баригдсан. Лондонын нүр царай болоод байгаа цанхагт гүр болон шинэ зууны босгон дээр баригдсан мягны гүрийг бид харлаа. Лондон Бриж бол бид нэр шүн үүдсэн болооч тэр үнэхээр их үзэсгэлэнтэй. Мөн гол нь тэр гэрэлтүүлэг сайхан байсан. Бидийгээр үдшиж болсон ч гэлээ бидний хувьд аялал маань үгээр дуусаагүй. Бид Лондон хотын шөнийн амьдралтай танилцсаных тус хотын үйл шилтгэний газрууд, ялангуяа спорт паб, бааруудаар ороод гарлаа. Амралтын өдөр болоход спорт пабуудад Премьер лигийн тайм үзэж амарч байгаа олон хүн байлаа. Хүн залуусын хувьд ямар нэгэн цагт баригдлагүйд зугаацж байсан. Мэдээж Tiger алсын буданд альбионд ч тэргүүн сонголтуудын нэг нь хэвээр байгаа нь манай залуучдын сонголт Европынхантай зэрлэж зоцсныг илтгэх шиг болсон. Манай азны сонголт ч ийм л байлаа. Энд хүрээд бидний хөлбөмбөгийн нийслэлээр аялсан нэвтрүүлэг өндөрлөж байна. Tiger брэндээс зохион байгуулсан энэ аялалд нэгэн Монгол залуугийн хүслийг үзэж хязгаарч мартамгүй дүрсэмжийг өгсөн нь ойлгомжтой. За дашвын дэлгэд би Tiger брэндийнхээ хамт олонд маш их баярлж байна. Яагаад вэ гэхээр Монголын хөлбөмбөгийн хөгжилд бас асар их хөв нэмэр болж юм миний зүгээс бодож байна. Тэгээд дараагийнхаа ялагч нарт даас илүү сайхан юм үзүүлээсэй. Харуулаасай. Миний хүсэж байна. Тэгээд Tiger-ийн хамт олон үнэхээр баярлалаа. Тэгэхээр сайхан үзэж чадлаа. Тэгэхээр дурсгалтай энэ мөчийг бол би эзэж мартахгүй. Тэгэхээр сайхан байлаа. За сайн явж руу. За сайн явж илээ. Сэтгэл үнэхээр өндөр байна. Их олон юм үзлээ. Монголд хүүтэн байна. Сэтгэл маш өндөр байна. Тэгээд Tiger хамт бол маш их баярлалаа. Дараагийнхаа Tiger-ийн азнуудаа амжилт хүсье.